За ингээд шинэ он гарахгаа төлөвлөгөө энтергээ зохиогоо сууж л байгаа л. Гэхдээ тэр чинь үнэхээр ажилддаг чи яг дагддаг гэдэг эргэлзээтэй байгааз. Тэгэхээр би чамд хэрэгжүүлэхэд амархан энгийн 3 алхмыг тайлбарлаж өгье. Үүнийг даах юм бол төлөвлөгөө чинь найдвартай хэрэгжинэ. Нэгдүгээр алхам бол жинхэнэ байгаа онох юм. Ихэнх хүмүүс зүгээр л зорилгоо өвчдөг. Сонсоход гоё урам өгдөг мэт боловч яг тодорхой биш байдаг. Харин хамгийн шилдэгүүд л өөрөөр ханддаг. Тэгэхээр шилдэг хүмүүс маань жинхэнэ байгаа тодорхойлдог байна. Нэг ёсондоо үр дүнгээ өвчөд заавал биелэх хугацааг зоно гэсэн үг. За жишээ авъя бүгдээрээ. YouTube сувгаа хөгжүүлнэ гэж хэлхийн оронд дараагийн 30 хоногт 7 хоногт 2 видео оруулна. Эсвэл англи хэлээ сайжруулна гэж хэлхийн оронд өдөр бүр 20 минут 30 хоног дараалан англи хэлээр подкаст сонсно. Эсвэл жингээ хаснаа гэж хэлхийн оронд 8 сарын 1 гэхэд 5 кг турнаа гэдэг ч юм уу. Ингэж тодорхой зорилго тавих нь. Яг хизээ юу гэдгийг нь тодорхой бичээг бол тэр зорилго биш гэсэн үг. За одоо 2 дугаар алхамтай хэлцүүлье. Өөрийнхөө томьёог мэдхэн чухал байгаа юм. Ер нь бол үүнийг баг ихэнх хүмүүс хийдэггүй л дээ. Тийм учраас та бүхэн анхааралтай сонсоорой. Зорилгоо задлах нэ. Ихэнх хүмүүс бүх зүйл сайхан болно доо гэж төлөвлөдөг. Гэтэл амжилт гэдэг бол ямар нэгэн саад гарч болзошгүйг урьдчилан таамаглахаас эхэлдэг. Тиймээс чамд тулгарх саад бүхнийг A жигсаалт гэд бичээрэй. Харин саад бүртээ тохируулан хийх дараагийн үйлдэлийг B жигсаалт гэд тодорхойлчих. Тэгэхээр томьёо нь юу гэхээр хэрвээ A листэнд саад гарвал чи B үйлдэлээ хийнэ гэсэн үг. Тэгэхээр нэгсэндөө A листэнд байх саадуудыг бүгдийг урьдчилж таамаглаад харин энэ саад гарчсан тохиолдолд B листэнд бичсэн жигсаалтууд чинь бэлэн байх хэрэгтэй байна. Ер нь бол монголчуудын нийтлэг алдаа бол амжиндаа ямар нэгэн байдлаар болчихно. Яваандаа бүтэн байлгүй дээ гэж хэлдэг. Энэ бол маш том алдаа. Бүгдээрээ дээр ирсэн жишээгээ давтан авъя. YouTube контент хийхэд A листэнд бичсэн саадууд гарч ирж магадгүй. Ажил ихтэйд бичлэг хийх зав гарахгүй, санаа олдохгүй, сэтгэл санаа унаад хойшлуулах ч юм уу те. Харин B листэнд бичсэн шийдлүүд нь ийм байх нь. Хэрвээ зав гарахгүй бол нэг өдөрт 2 бичлэг бөөнөр нь авна. Хэрвээ санаа олдохгүй бол өмнө сайн үзэлттэй байсан бичлэгүүдээ дахин дэлгэрүүлж гин. Хэрвээ залхуурах юм бол ядаж thumbnail юм уу гарчиг бэлтэнэ гэх мэтээр. За бүр хүн бүрхний ярьдаг тур тухай жишээг дахин нэгэн авъя. A листэнд бичснээр бол ийм саадууд гарч ирэх нэ. Ажлаас орой тоол хийгээгүй учраас цагаалан хоол идмээр санагдана. Найзууд нь дуудаад бөөндөө хоолнд орё гэх ч юм уу. Харин B листэнд бичсэн саадыг зохицуулах хэлбэрүүд бол ингэнэ. Хэрвээ орой өсөх юм бол өөнд бэлдсэн өндөг тарга идэнэ. Хэрвээ найзууд өрөх юм бол ундаа аваад сууж болно. Заавал хоол идэхгүй гэх мэтээр шийдэж болох нь. За одоо 3 дугаар алхмыг ярив. Энэ бол баттгаж авах болон идэвхжүүлэх юм. Хамгийн их үл тоогддог хэрнээ хамгийн чухал алхам байгаа юм. Ерөнхийдөө төлөвлөгөөг жинхэнэ дадал болгодог хэсэг гэдээ ойлгож болно. Монголчууд төлөвлөгөө гаргаад маргааш нь мартдаг. Тиймээс төлөвлөгөөг амьдралд уялдуулан оруулж ирэх хэрэгтэй. Шилдэгүүд л ой санамж болон урам зоригт найдаж амьдрахгүйдийг тавхан санаарай. Тэд төлөвлөгөөгөө өдөр тутмын урсгалдаа суулгадаг. Үүний тулд 2 аргыг ашиглах нь. Эхнийх нь бол бэхлэж наах үйлдэл байгаамаа. Өдөр бүр заавал хийдэг ямар нэгэн үйлдэлтэйгээ холбоно гэсэн үг. Жишээ нь монголчуудын тогтмол хийдэг зүйл бол өглөөсөө уцаа шалгана, Facebook-ыг нэн, кофе цаа уун, лэптопоо нэ. Харин тэр мөчт нь яг төлөвлөгөөгөө нааж бэхлэх нь шүү дээ. За жишээ нь өглөө Facebook-ыг нээх үедээ өнөөдрийн нэг шин зорилтоо уншина. Эсвэл лэптопоо нээх үедээ өнөөдрийн нэг контентоо бичнэ. Нэг бол цай уух үедээ англи хэлээр 5 минут подкаст сонсно гэдэг ч юм уу. Ингэж хооронд нь зохицуулах нь. За дараагийн арга бол сануулагч буюу reminder. Ер нь бол ой санамж мартдаг, урам зориг унтардаг шүү дээ. Тийм учраас гадаад байдлаар дохио хэрэгтэй болдог. Тэр нь сэрүүлэх гэж ойлгож байна. Жишээ нь наадаг цаасан дээр бичиж наах, гар утасныхаа календар дээр тэмдэглэж сануулга үүсгэх, эсвэл найзтай хэлээд надаас энийг заавал асуугаарай гэж хүсэх ч юм уу те. Үүнийг илүү бодиттой болохын тулд та жишээ нь утасныхаа календар дээр 21 цагт сэрүүлэг дуурч өнөөдөр видеого хийсэн үү гэж асууна. Эсвэл найзаасаа 7 хоногийн тэд өдөр надаас заавал үүнийг хийсэн үү гэж асуу гэх мэтээр сануулагчийг бэлтгэх нь. Ингээд эцэст нь дүгнэлт хэлбэл ажилтг төлөвлөгөө гэдэг нь яг тодорхой бичсэн саадыг үржиж ботсон амьдралын дадлалд уялдуулж оруулсан байдаг. Тиймээс та бүхэн урам зоригт бүүнэ дээрээ сануулгад найд. Шинэ оны мэд хүргэе.